би чимэдэр чи мөнх жанцсан дөлхөөгийн мөнх чимэг хоёрын анхны хүүхэд нь болж мэндэлжээ. Тэгээ манай аав чигээр хоёул амар ирэх, айлын хоёул амар ирэх. Одоо ч тийм заяа. Тэгээд хоёул айлын баг хүүхдэд байхгүй. Тэгээ өөртөө бас их хэрэгтэй болохоор тэр юм уу? Бид нэр айгүй хэрэгтэй хүссэн. Тэгээ миний ингээ аав ээжийнхаа бүх одоо бид нарт хүссэн зүйлүүдэд хамгийн их баярлж явдаг зүйл нь ямар ч юм эдэнд шуналгүй бол материаллык зүйлд ингээ шуналгүй болгож манай гэр бүл ерөөсө хоол левел болоод өгсөн. Тэгээд тэр тэмдэглэлт өдөр мөдрүүдээ үнэхээр амар гоё хийж өгдөг. Өдөрс өдөр мөдрийг тухай чин цэргийн цалин байлан бага байсан шүү дээ. Тэгээд юу хүнээс зээлэж юм уу те дэлгүүрт ингээ өөр тавиад чамаагүй бид нарын төрсөн өдрийг ингээ дурсамжилтаж амар гоё тэмдэглэж өгдөг тийм байсан. Манай гэр бүлд ингээ хамгийн чухал зүйл харилцаа, хайр, хоол. Ээж айгүй гоё хоолно. Аавч гоё хоолно. Тэгэл гоё хоолнод бид нар ингээ баяраар амар гоё хоолнод ингээ хийж идэж мэддэг. Тэгээд жишээ нь ингээ биднэрт өвлөгдөж байгаа юм дээр байгаа байхгүй. Манай аавч хоёрт одоо жишээ нь төрс өдөр мөдөр нь боллоо гэж бодъё заяа. Би ингээ амар баяжсан мөнгөтөн байлаа гэж бодъё. Ингээ одоо юу гэдэг сая төрөх ч юм уу, машин тэрэх ч юм уу зэ ингээ холоос явуулахаас илүү зүгээр л ингээ нэг торт барайл хамт орой хоол идэх нь чухал ахгүй юу. Хизээ чамаагүй ингээ хоол идэх гоё хоол жицгөөгөл тэр манай аав жоохон бахаас ахвал хоол юу вэ? Манай гэрээрээ юу вэ гэдэг нь хоол бол тоглоом гэ бид нар дандаа зохиож олоо идэг гэсэн. Гэр бүлээрээ ингээд хадаа тэгвэл тийм юм чи хадаа тэгвэл ингэж юм гэдэг ингээд дандаа ийм халуун дулаан дандаа тэгэж ингээд тэгэл баяруудыг ингээд аюу чухалчилдаг айлгасахгүй ингээд нэгнийхэн төрсөн өдөр мөдөр юмнуудыг ингээд тийм манай аав чинь бас яж амар армандаг шүү дээ өөрчлөө. Ямар гоё залуухан гэсэн шүү дээ. Тийм амар армандаг бүр. Зориг дутагдах мөчөд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.